61-р анги. Жад. Хоёр хүжээлхийдийн шатаж дууслаа. Литэн Ванман хоёрын царай муухай олов. Тэд Лиминийг ийм удаан тэснэ гэж огт бодоогүй. Энэ нь Лимийн аль хэдийн тэднийг давсан бүр эхний 150 дотор орох магадaltaй гэдгийн баталгаа байлаа. Аха, энэ Лими одоо ч дотор нь тулдаж байна. Литэгийн амны булан таталцав. Тэр өөрсдийгөө бусдаас авьяасаараа дутуу гэж хизээч бодож байгаагүй. Гэтэл бодит тулааны тал дээр хүртэл гүйцэж чадахгүй байгаа нь түүний сэтгэлийг гутраалаа. Ванман намуухан хэлв. Бид 7 гүн ухааны тулааны ордны залуу вестнуудыг дутуу үнэлжээ. Лимийн Ван Янфэнтэй тулдахдаа хичнээн жинхэнэ чадвараар нуугсан байх. Эсвэл сүүлийн үед түүний ахиц үнэхээр аимшигтай хурдан байсан байх. Яг тэр үед нэгэн гэрэл цацарч түмэн алах тойргоос эхний хүн хөөгдөн гарч ирэв. Гэхдээ тэр нь Лим юм биш. Газрын танхимын нэгэн хуучин шав байлаа. Түүний эцсийн үр дүн 147 дугаар байр. 147 тэнгэр минь, энэ Лимийн дөнгөж 15-таа 150 дотор нэвтрэх гэж байна. Эн чинь Линсэн Тако Жан Гуан Ю нарын анх үзүүлсэн үр дүнтэй адил төвшин шүү дээ. Лиминийг тэр 3 оршихуйтай зэрэгцүүлэн хэлэхэд тэнд байсан олон хүний зүрх хүйт дав. Энэ 3 хүн бол Эренбийн чулуун дээрх эхний 3 байрыг үргэлж бат эзэлж ирсэн үл хөдлөшгүй үгээр хэлхийн аргагүй оршихуунууд. Тэдний хүч 4, 5 дугаар барьтнуудынхаас бүтэн нэг төвшнөр илүү. Гэтэл Лимийн тэдэнтэй ижил алдрыг хуваалцж байна гэж үү? Тэр ямар нэг хуур материал олж идсэн үү? Багада азтай очролтой таарсан уу гэдгийг хамаагүй. Хэрв тэр үнэхээр энэ 3-таа мөр зэрэгцэх хэмжээнд хүрвэл түүний ирээдүйнээр алдар дэлхий даяар цуурайтах болно. Дүгнэлтээ битгий яравчл. Зөвхөн хугацаа өнгөрсөн төдий. Магадгүй энэ Лимийн дайснаа маш удаан алж байгаа. Ихэнх цагаа зүхтаж өнгөрөөж ч мэднэ. Хэрв одоо хүртэл 200 онооч аваагүй байж болно. Тийм байж болох юм. Дотор нь удаан байсан гэдгийг нь оноо өндөр гэсэн үг биш. Сая гаргасан хуучин шав 147 дугаар байрал авлаа. Дөнгөж 150-д орсон байна. Хүлээгээд харъя. Түмэн алах тойргийн хуурмаг ертөнцид хүн дайснуудыг хааж алахгүй байсан ч тэдний тоо айжмаар нэмэгдсээр байдаг. Тиймээс хүчтэй хүн байлаач дотор нь хязгааргүй хугацаанд үлдэх боломжгүй. Мэдээж хэрэг хүний хүч шинчаан мэрэгчлэлтнээс давсан бол тэр шууд хаалтыг эвдэж гарч чадна. Гэхдээ энэ бол огт өөр асуудал. Лимийн ямар ч хэрэггүй булталт хийсэнгүй. Эхний дайснаа алсан мөчөөс одоо хүртэл тэр ганц амьсгаач амарч зогсоогүй. Түүний оюунд ганц л бодол байв. Алах. Хаусын дэд Мерданы арга бол гэрэл ян хүчний төлөв мөн чанарыг агуулсан бие бэхжүүлэх содар. Түүний хөдөлгөөн бүр хэм маяг бүр урагш тавшин бүх даасныг зөрөгтэйгээр сөрөхөд зориулагдсан. Энэ бол бохир зууралцсан тулаанд тохирсон судар биш. Лиминий нудраг аль хэдийн цусаар нь оржээ. Дайсан өөхөх бүрд оронд нь илүү хүчтэй нэгэн гарч ирнэ. Эдгээр хий биетүүд ихэндээ бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны ихэнд байсан бол дараа нь 3 дугаар шатны оргилд хүрч эцэст нь бие бэхжүүлэх төвчний 4 дугаар шат булчин өөрчлөх шатны дайснууд гарч эхэллээ. Одоогоор булчин өөрчлөх төвчний 3 дайсан аль хэдийн гарч ирсэн байв. Дээрээс нь дотор эрхтэн бэхжүүлэх шатны дайснууд анхаарал сарниулж байлаа. Ийм нөхцөлд Лимийн хүртэл хөөцөлдөж амжихгүй хэцүү болж эхлэв. Аз болоход түүнд жинхэнэ их хаосын аргын эхний давхаргын их амжилт дэмжлэг болж байлаа. Лиминий жинхэнэ хүч баялаг, амьдлаг бөгөөд дасралтгүй нэмэгдэж байв. Биеийн хүчинд төдийлөн буураагүй. Дотор эрхтэн бэхжүүлэх шатны их амжилтанд хүрсэн могоо мэт амьсгалж чаддаг тэсвэртэй тулаанчч түүний тэсвэртэй дүүцэх хэцүү. Дайснууд улам хүчтэй болсоор эцэст нь бие бэхжүүлэх төвшний хэрцгий аратан гарч ирэв. Энэ бол болор нуруут аалзайлаа. Энэ аратан гарч ирэх мөчид Лимийн өөр дээр нь асар их дарамт буухыг мэдэрлээ. Болор нуруут аалзны хамгаалт гайхалтай хүчтэй, сэлмэрч шархтуулахад хэцүү. Мөн холын зайн дайралтуулан аалзны тор цацж чадна. Тэр тор нь ган утас шиг бат. Хэрв ийм олон дайсны дунд тэр торонд орооцолтвол Лимийн тэр дээр өөхнө. Энэ аалзыг дарахад хэцүү юм. Лимийн өмсгөө чанга зангидав. Хэрв ганцаар тулдаж байсан бол тэр энэ аалзыг айжмаар хизээж байгаад алж чадна. Гэвч одоо бүх талаас аюул занал хийж буй нөхцөл тийм арга бодохч боломжгүй. Олон дайсны товтлогоотой зэрэгцэн тэмцхийн зэрэгцээ аалзны холын зайн дайралтаас ч болтох ёстой. Лимийн аюулын дунд бүслэгдэв. Хурц сэлмийн гэрэл түүн рүү нисэн ирэв. Лимийн хариу ухарч тэр аюултай сэлмийн гэрэл цээжийг шүрэх шахан өнгөрлөө.
Тэр хурц сэлмийн авраа хүний үс арзаалган байв. Лимийн айжмаар өөрийн нудраг хангалтгүй зэвсэг болж эхэлснийг ойлгов. Хэрв ганц дайсантай байсан бол асуудалгүй. Гэвч ийм эмх замбраагүй олон дайсны дунд тэр хүснээр хөдөлж чадахгүй байлаа. Ялангуяа ойрын зайн тавталгаа хийгээд өөрөө бус дайсны замд ил гарч байв. Магадгүй зэвсэг сонгох хэрэгтэй байх. Тэгвэл юу сонгох вэ? Лимийн оюун санаанд олон бодол цахилгаан мэт гэрсгэв. Сэлэм үү? Тэнгэрийн Аз хаант улсын тулаанчдын 90% сэлэм хэрэглэдэг. Учир нь сэлэм олон талын хэрэглээтэй. Довтлохоо нь хурц, ширүүн. Сэлмийн замын өргөлд хүрэх хэцүүч ихэл сурахад босгон өндөр биш. Сэлэм довтлж чадна, хамгаалж чадна. Хүнд ч байж болно, хөнгөн ч байж болно. Бүх төрлийн зэвсгийн дундаас цэргүүдийн дунд хамгийн их нэр хүндтэй олон талт зэвсэг. Гэвч Лимийн сэлэм өөртөө тохирохгүй гэж мэдэрлээ. Түүний бясалгаж буй зүйл бол хаосын дэд мэрдэний арга. Бие бэхжүүлэх судрууд дундаас хамгийн хүчтэй ян чанартай. Хэрв их амжилтанд хүрвэл түүний авраа тэнгэр газрыг нөмрөх догшин цунами эмхт болно. Бурхантай тааруул бурхныг ална. Чөтгөртэй тааруул чөтгөрийг ална. Харин сэлмийн мастерууд өөр. Тэд хурд, уян налархаа хөдөлгөөн, тасралтгүй хувирах мэт маяг, нарийн төвхтэй нүүдэл, овжин довтлохоогоор алдартай. Тэдний хэм маяг Лиминтэй таарахгүй. Тэгвэл элдв. Хэрв Тэнгэрийн Аз хаант улсын тулаанчдын 90% нь сэлэм хэрэглэдэг бол үлдсэн 10% талаас илүү нэлт хэрэглэдэг баг. Илт сэлэм шиг нарийн уян биш ч зохих хүч нь хүчтэй, довтлохоо ширүүн тасралтгүй. Хүчтэй тулаанчийн гарт орвол илт онцгой гарамгаа олно. Олон өрсөлдөгчтэй тулаан тасралтгүй довтлохоо зогсоошгүй. Ийм үед түүнийг зэвсэг ноёлогч гэж хэлж болно. Гэвч Лимийн илт ч өөртөө тохирохгүй гэж мэдэрлээ. Илтний довтлогоо заримдаа асар хүчтэй боловч довтлогоо арга нь хязгаарлагдмал хагалт завчихтаа тогшинж бүхний нэвт шүрдэх зогсоошгүй сүр хүч дотно. Лимийн гинт хэд хоногийн өмнө тулааны лекц танхимд Лань Юниутэд харсан өдрөө санав. Тэр үед настан суур мэдлэг тайлбарлахдаа нэг зэвсгийн талаар урт ярьсан. Жад. Тэнгэрийн хаант улсад жад хэрэглэдэг тулаанч маш цөөн. Энэ нь жад хүчгүүдээ бич. Харин эсэргээрээ жадны довтлогоо бүр сүр хүчтэй нугаршгүй. Гэхдээ жад нь сурахад хэцүү. Мастерлах бүрч хэцүү. Жад бусад бүх зэвсгээс илүү урт хугацааны бэлтгэл шаарддаг. Жад цавчиж чадна, хатгаж чадна, татаж чадна, түлхэж чадна, цэцэг мэт эргэлдэж чадна, бүслэл дунд дайснуудыг хядаж чадна. Сүр хүч нь хосгүй, довтлохоо зогсоошгүй. Мянган цэргийг шүрдэхэд зөвхөн жад л тохирно. Жадыг 100 зэвсгийн хаан гэдэг. Ийм цол хүртсэн мэдээж учиртай. Гэхдээ жад бэлтгэхэд хэцүү, бариултлахад ч хэцүү. Тэр байтугай жад бүтээх нь сэлэм элтнийхээс хэд дахин төвөгтэй. Сэлэм элт зэрэг нь эрт зэвсгийн хувьд ганан сайн байхад л харьцуулшгүй хорцуулна. Харин жадны иш нэгэн зэрэг хатуу бас бургасны мөчөр мэт уян байх хэрэгтэй. Гант төмөр ийм уян чанар байхгүй тул жадны иш хийхэд тохиромжгүй. Мод хулс уян боловч хангалттай хатуу биш. Жин хит хөнгөн. Иймээс алах хүчин жирийн болно. Бодит тулаанд илт зэвсэгт амархан хугарч мэднэ. Тиймээс өндөр чанарын эрдэнэс жадны эрдэнэс сэлэм элднээс 5-6 дахин давдаг. Мөн тийм жад маш цөөн байдаг. Лимийн нэг талаараа тултаж нөгөө талаар зэвсэг сонгох талаар хурдан бодож байлаа. Гэвч ам үхлийн ийм тулаанд анхаарал сарна гэдэг гамшиг дуудахтай адил Лимийн эцсийн шийдвэрээ гаргах мөчөд болор нуруу даалдсны тор сум мэт түүн рүү харав. Лимийн агаарт тусран энэ аюулаас арай хэм болтов. Гэвч агаарт эргэлдэх тэр агшинд нэг сэлэм муу өнцгөөс галзуу мэт завчин ирэв. Лимийн нурундаа өвдөлт мэдэрч цус нь агаарт цацарлаа. Тэр шархтлаа. Түмэн алах тойргийн гадна Лиминий үлдсэн бие хариу үйлдэл үзүүлв. Тэр бүглөө ханиалгаж царайн цонхив. Энэхүү удаан тэсэхгүй. Ажиллаж байсан тулаанчд хамтаараа амьсгаа гарган тайвширцгаав. Энд байсан олон тулаанч бусдын сайн явахыг харах дургүй байлаа. 7 гүн ухааны тулааны ордонд аль хэдийн 3 ариун үхэр мэт дарсан оршихуй бий. Тэд өөр нэгэн тэдний дээр гарч ирэхийг хүсэхгүй. Ийм удаан тэссэн аль хэдийн гайхалтай. 2 хүч шатлаа. Үүнээс цааш үргэлжилвэл Тэнгэрийн ясыг зөрчинө. Дууслаа. Магадгүй 150 орчимд орж чадах бах. Түмэн алах тойргийн гадна эрхэмсэг бардам жан цаны царай хүртэл баг зэрэг өөрчлөгдөв. Хэдийгээр Лиминий одоогийн ирэмб түүнтэй харьцуулахад юу ч биш боловч анхны ирэмбийн тулаанд ямар байр эзлэнэ гэдэг хүний ирээдүйн боломжийг илэрхийлдэг.
15-та ердөө 3 дахь зэрэглэлийн авьяастай хүү 150 орчим хүрч чадна гэдэг үнэхээр хүнийг цочирдуулж айц төрүүлэх үс зүйл байлаа. Энэ Лимийн улаан алтан лууны чөмгөний үрэл алтан могон улаан үрэл хоёрыг заавал идсэн. Тийм болохоор ийм хүчтэй байгаа. Хэдийгээр энэ үрлээс идсэн хүн хүчж би түүнийг дор үзэж болохгүй. Жанцсан нударгай чангалав. Тэр өөр дээр нь дарамт бууж байгааг мэдэрч байлаа. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 62 дугаар анги эцсийн дүн. Энэ шар хөнгөн биш байна. Лимийн жинхэнэ хаосын арга эргэлдүүлэн шархаа дарсан цус нь урссаар байлаа. Шархнаас цус халдаж байна. Хүч маань айжмаар бурна. Удаан сонжирсан тулаан хийж болохгүй. Тэгвэл Лимийн нүд хүйтэн болж бурчлалчин өөрчлөх шатны ихэнд байгаа нэг тулаанч болон болор нуруут аалзыг харцаараа төгжөв. Тэр хоёрыг би амь тавьж байж л хамаагүй алах болно. Үлдсэн хүчээ хамгийн их үр дүнтэй ашиглаж авахаар оноогоо дээд хэмжээнд нь хүргэнэ. Жад наашир Лимийн ингэж бодмогц өмнө алга болсон зэвсгүүдийн игнээ дахин түүний өмнө гарч ирэв. Түүний гар дээр нэгэн эзэн хааны жад гарч ирлээ. Эзэн хааны жад байсан гэж юу? Эзэн хааны жад хүчрхэг гар гангаар хийгджээ. Ийм жад уян хатан чанараа золиослон оронд нь сүйтгэгч хүчийг дээд хэмжээнд нь хүргэдэг. Жадны иш 8 тохоорт, жадны үзүүр 8 цонь. Иш нь хүний гар шиг бүдүүн бөгөөд хүнд хар гангаар хийсэн тул нийт чин 580 жин хүрнэ. Ийм жад ганц шүрхэд мод хүртэл бут үсэрнэ. Лиминий гарын хүч 3200 жин. Ийм хүнд жад түүнд яг тохирч байлаа. Сайн жад байна. Лимийн жад хараад чангаар инээлээ. Тэр эзэн хааны жадыг чанга хатгаж их ном үүсгэн шүүрдэн цохов. Би бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны ихэнд байсан нэг тулаанч нөхцөл байдлыг өөрчлөгдөхийг ойлголгүй сэлмээ өргөн хаахыг оролдов. Гэвч тэр шууд арагш нисэн шидэгдлээ. Ха! Лимийн хашгираад бүх биеэс нь сүр хүчтэй авраад дэлбэрэн гарлаа. Нэгт ян хүчний давлгаа талбайг бүхэлд нь бүрхэж алах санаагаа тэнгэрийг дарж орхив. 10 гаруй хүчтэй дайсны бүлэг энэ хаширгаанд хэсэг балмагдаж гинт ураг шалхаж зүрхэлсэнгүй. Лимийн хөлөөрөө газрыг хүчтэй дэвсгэд хөлд орох газар бутарч тэр гэрлийн туяа мэт урагш харвав. Итгмээргүй тогшин сүрхүч 580 жинтэй эзэн хааны жадаа хатхан тэр болор нуруут аалз руу шууд хатгалаа. Хис! Болор нуруут аалз хариу үйлдэл үзүүлж Лиминий цээж рүү тороо шууд цацав. Энэ тор хүнийг хүлж барихаас гадна аимшигтай хурц. Сум шиг харагддаггүй ч хүний биеийг нэвт хатгаж чадна. Булчин өөрчлөх шатны мастер жин аалзны торны өмнө бол бултгаас өөр аргагүй. Гэвч бултгал юм бол болор нуруут аалз ухарч холын дайралтаа үргэлжлүүлж чадна. Лимийн болтсонгүй. Тэр аалзны тордлоо чиглэн давхисаар эзэн хааны жадаараа шууд таслахаар цөхөв. Аалзны тор хичнээн нарийн билээ. Жадны үзүүр бол ердөө ганц цэг. Өндөр хурцтай нисэж буй ийм нарийн торыг онно гэдэг хэлэхэд ямар ч хийхэд хэцүү. Лимийн жадны урлаг мэдэхгүй. Гэхдээ тэр олон жил яс салах хутгаар нарийн ажил хийсэн. Түүний хурц хараа нарийн мэдрэмж олон жилийн хөрөнгөлүүлсэн оновч байлаа. Түүн чухам үүний ачаар тэр ганц нударгаар Ван Янфэний 9 үнний замыг эвдэж чадсан юм. Нударч бай, яс салах хутгач бай. Энэ 580 жинтэй эзэн хааны жадч бай. Лиминий гарт үндсэндээ ялгаа байсангүй. Тасар. Лимийн ууртаагаар хашгирлаа. Эзэн хааны жад аалзны тортой мөргөлдлөө. Аалзны тор сум мэт хурданч жин хөвөн мэт хөнгөө. 580 жинтэй эзэн хааны жад аалзны тортой мөргөлдөх нь давхиж буй мөр ялаа мөрөхтэй адил. Жадны сүр хүчж огт саарсангүй. Эзэн хааны жад шууд болор нуруут аалзны 8 нүд рүү нэвт хатгав. Болор нуруут аалз өөрийнх нь тор жадаар хаагдахыг огт төсөөлсөнгүй. Тэр мөчид жадны хүүтэн алах үзүүр түүний өмнө ирчихсэн байлаа. Хурд бол болор нуруут аалзны давуу тал биш. Түүний жинхэнэ хүч нь хоёулагдсан биедээ оршин. Хамгаалалт нь чулуу багантай дүүцхүйц. Тэр ердөө энэ гайхалтай хамгаалтаараа дайснуудыгаа тогтоом ирдэг. Гэвч тэглээгээд яах вүлээ? Лиминий 3200 жинтэй хүчтэй хавсарсан 580 жинтэй эзэн хааны жадны өмнө тэр яач ч тисэх юм. Пах. Болор нуруут аалз юу болсныг ойлгож ч амжилгүй тархиа Лиминий жадаар нэвт хатгууллаа. Ци. Жижиг үхрийн хэрэгтэй биетэй аалз газар хатагдан
8 хөлн таталцсаар байв. Ганц жадаар дайсан унав. Ногоо наалдамхай шингэн цацрахад Лимийн жадаа суглан авч бусад буралчин өөрчлөх шатны тулаанчдыг алахаар ухас хийлээ. Яг тэр мөчид Лиминий дагцанд бүдгхэн сэрэмжлэх мэдрэмж төрөв. Яг л хорт могоо ардаас нь үсрэхээр бэлтгэж буй мэт. Тэр хажуу жишээ болтоход сая зогсож байсан газраас нь цахилгаан мэт гэлдсэн гэрэл нэвт сэглэн өнгөрөв. Тулааны техникүү Лимийн даруй эргэж харав. Түүний ард урт сэлэн барьсан холсон малгай өмссөн хий тулаанд зогсож байлаа. Бурталчин өөрчлөх шатны оргил. Энэ бол болор нуруу даалцыг алсны дараа гарч ирсэн шин дайсан байв. Түүний бясалгал булчин өөрчлөх шатны оргил түрээ зогсохгүй тулааны техник ашиглаж чаддаг гэжээ. Өрсөлдөгч нь булчин өөрчлөх шатны оргилийн хүн гэдгийг хараад Лиминий зүрхэнд баатарлаг омог оргиллоо. Энэ бол түүний булчин өөрчлөх шатны оргилийн дайсандаа тулдаж буй анхны удаа. Лими шархтаагүй лөө. Яагаад одоо болтол дуусаагүй вэ? Энэ нөхөр үнэхээр хатуу юм. 3 дахь хүч аль хэдийн талдаа орлоо. Шархацснаас хойш бараг хагас хүчний хугацаанд дахиад тисэж байна. Одоо тавцан дээр 6хан хүн үлдлээ. Сүүлийн гарсан хүний үр дүн 139 байсан. Тэгэхээр тэр одоо ч дотор нь тисэж байгаа нь итгэмээргүй юм. Тэнд байсан хүмүүсийн ихэнх нь бусдын амжилтанд хүрэхийг хүсэхгүй байв. Энэ Лимийн аль хэдийн шархацсан. Түүний тулааны хүч буурах нь гарцаагүй. Зүрүүд зангаараа тисэж байлаач яг хэдэн он авсан тодорхойгүй. Тэд ингэж ярилцаж байх зур тахилын тавцан дээр 2 хүн зэрэг бүглүү ханиалгав. Хоёулаа ноцтойд шархацсан болтой. Тэд цааш тисэж чадалгүй тахилын тавцангаас хөвгдөн гарч ирлээ. Тэдний нэг нь Лимийн байв. Лиминий царай цонхиж амьсгаа нь бүр хүнд байлаа. Энэ удаагийн үзүүлбэр нь төгс байсангүй. Хэрв төгс байсан бол тэр хідэн байр илүү ахих боломжтой байв. Гэхдээ тэр үүнд нэг их санаа зовсонгүй. Эцсийн мөч тэр жад байран дайснаа хядаж булчин өөрчлөх шатны эхний 2 дайсныг хүртэл алж чадсан. Ийм тогшин тулаанаас авсан ашиг нь асар их байлаа. Лимийн эцэст нь гарч ирэв. 2 хүч хагасын хугацаа өнгөрлөө. Үнэхээр боломжийн байна. 150 дотор орж чадах болтой. Улаан алтан лууны чөмгөний үрэл, алтан улаан могоо үрэл 2 үнэхээр хосгүй гайхамшигтай юм. Энэ хүү хэдхэн хоногийн өмнө YMF-тэй ойролцоо байсан. Харин одоо энэ 2 гайхамшигт имийг хэрэглэсний дараа ийм төвшөнд хүрчихлээ. Хэрв би идэж чадсан бол ямар сайхан байх байсан бол олон хүн хатаархаж Лиминий үр дүнг сэтгэлдээ хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Яг тэр мөчид Ерөнбийн чулуун дээр шидэт тойрог ялс хийв. Эхний гэрэл нь Лиминтэй хамт гарч ирсэн хүнийх байлаа. Гэрэл өнгөрмөгц тэр хүний нэр 136 дугаар байрт гарч ирэв. Залуу энэ үр дүнг хараад хязгааргүй баярлав. Тэр дөнгөж 17-таа бөгөөд 7 гүн ухааны тулааны ордонд 2 жил хагас бэлтгэл хийсэн. Ийм үр дүн гаргана гэдэг үнэхээр сайн хэрэг. Дараа нь Лиминий нэр гялс хийж анх байсан 210 дугаар байрнаасаа гинт алга болов. 100 гаруй хоснууд Ерөнбийн чулуун дээр ширтэж байлаа. Ерөнбийн чулуу нийт 23 мөртэй. Мөр бүр 10 нэр бичигддэг. Ихэнх хүний харц 15 дугаар мөрөн дээр төвлөрч байв. Учир нь тэр мөр 140-с 150 дугаар байрны хооронд хэсэг. Лиминий нэр хамгийн магадaltaгаар энд гарч ирнэ гэж тэд бодож байлаа. Гэвч тэр хэсгийн шидийн дүрс ус мэт 50 хിവэр өчүүхэн өөрчлөлт гарсангүй. Хинч гайхаж амжаагүй байтал Ерөнбийн чулуун дээр 13 дугаар мөр гинт хэлбэлзэв. 125-аас 126 дугаар байр хооронд үл үзэгдэх хүчээр саллаа. Дараа нь Лимин гэсэн 2 үсэг тэдний донд сүртэйгээр гарч ирэв. Лимин 126 дугаар байр. Үргэлжлэлийг Wildcard аудио сувгаас